Тэгээд Ева чи үнэхээр сайн байлаа гэд Ева гэдэг өхнийг бас гоцлж хэлж байгаагаар өнөөдрийн бидний гол дүр бол Ева гэдэг тодорхой болноо. За тэгээд багш 5 минутын завсарлага авъя гэд тэгээд багшийн утас дуурайд багш уцаар ярихаар явлаа. Тэгсэн чинь Шона гэд нэг жоохон тиймэрхүү атаархуу охин гарч ирж байгаа. Тэгээд Шона шууд Евагийн хажуугаар гарахтаа ингээд мөргөөд ингээд мөрлөж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай Евагийн найз нь ингээд Шона болгоомжтой явал та гэсэн чинь Шона шууд ингэж байгаа байхгүй юу. Чи ингээд жоохон тарган байна. Чи ингээд хоёр хүний зогсдог зайн дээр ганцаараа зогсоод чи жоохон хитрхи бүдүүн байна энэ төр гэд хоолоо жоохон зохицуул энэ төр гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь манай Евагийн найз нь амир хөрхөн бас Шона чамайг өөрийнх нь оронд ахлагч болсон болохоор жоох одоо хүртэл хорсоод ах шиг байна гэж хэлж байна. За тэгсэн чинь хөө Ева нааша хүрээтрээ би чамд амир гоё ингээд сая скафтай ярьсан чи ингээд итгэхгүй байхаа гэд багш нь дуудаж байна. Тэгсэн чинь манай Ева алхаж авч байхдаа ингээд нөгөө дотор нь мухаараа жоох ингээд би сулдаад унчлаа. Тэгээд тэгсэн чинь найз нэрэл чи зүгээрээ үг гэж асууж байна. Тэгсэн чинь тийм ээ би зүгээр сая жоохон босохдоо хурдан босч юм шиг байна гэж тэгсэн чинь нөгөө тийм багийнх нь Шонотаа өөр бас нэг охин байгаа хгүй юу. Тэгээд тэр хоёр яриа зогсож байна. Тэр охин Шонот чи яагаад ингэж амар сонь ноцтой ингэж сүртэй хараад байгаа би гэдгсэн чинь Шона шууд ингэж энэ ингээд манай багийн ахлагч жоохон ингээд биднээс их юм нуугаад ах шүү байна гэсэн маягаар хэлж байна. За тэгсэн чи Ева нэрэл юм нууж исэн байдаг. Нууж исэн юм нь юу вэ гэхээр найз залуудаа тэр хүнээсээ бүр жирэмсэн болцсон байдаг. Тестээ харсан чинь 2-6 сэдэг. Тэгэл үгүй ёстой гэл амар стресстэд өрөөнөөс гарч байгаамаа. Өрөөнөөс гарсан чинь үүдэнд бас нэг ангийнхаа охин нөгөө бэлтгэлийнхээ охинтой таарад тэгээд гисэн чи зүгээрээ үг гэдгсэн чинь зүгээрээ гэл ингээл тэгээд өнгөрч байгаамаа. Манай Шона ч гэсэн манай Ева ч гэсэн ингээд тестээ нуугаад тэгээд ингээд өнгөрч байгаамаа. За тэгэл ингээл сургуулийн коридороор явж байсан чинь Жэйд ингээд нэг Евагийн найз залуу байхгүй юу? Евагийн найз залуугаас мессеж ирээл тест дээрээ үзсэн үү? Ингээд зүгээр байгаа зүтэй гэсэн маягта чат бичиж мессеж биччихээ. Тэгээд гисэн чинь Ева харчаал хараагүй юм шиг өнгөрөөд гэртээ ирсэн чи ээж нь надад хэдцээ хэлэх гэж байсан юм бэ гэсэн маягаар хэлсэн чинь ээжээ битгий уурлаарай гэсэн чинь уурлах гэж үү чи тоглож гин үү би чамаар бахархаж гин гэлтгсэн чинь үнэхээр үү гэдгсэн тийм ээ дасгалжуулагч Ривера надад ингээд бүсийн тэмцээнд чамайг үнэхээр үзэхээр ямар ингээд скаутууд ирэх гэж байгааг ингээд хэлсэн. Манай шуудангийн ингээд хайрцагч гэсэн амир олон коллежуудын захидлаар дүүрсэн байна гэлтэж байна. Тэгээд ингээд чамайг миний гаргасан алдаанаас илүү зөв шийдвэрүүдийг гаргаад зөв амьдраа яваасаа гэж эзэн илүү их хүсдэгэ. Надад ингээд олдоогүй боломжуудыг би бас чамд ингээд илүү тэмнэлтэйгээр олдоосаа гэж ийж нас хүсдэг гэл ингээд тэрвэрлдээд тэгээд манай Ева өрөөндөө орноо. Ева өрөөндөө орсон чинь ингээд Жэйдийн юу гэдэг вэ гэхээр энэ нөгөө Ева видео коллоор ярьж байгаа байхгүй юу. Тэгээ уцаараа ингээд тестээ харуулсан чинь юу гинэ тэгэхээр чи үнэхээр гэл тэгсэн чи Ева тэгчээд би үүнд бэлэн биш байна гэл Жэйдэн тэгжээ. Тэгэл Ева тэгээд чи намайг бэлэн гэж бодоод байгаа мó Жэйдэн гэсэн чи Жэйдэн за битгий сандраарай гэсэн чи Ева юунд сандрахгүй байх юм бэ? Бүсийн тэмцээн үү скаутууд уу ээж үү эсвэл ганцхан хүн мэдчихэд ингээд миний амьдрал ингээд нураад унчхаар хэмжээний ингээд байна штэ ирмэг дээр байна штэ гэл хэлж гэн гэсэн чи тэгээд одоохондоо ингэ нууц болгочихаа тэмцээн өнгөртөл гэсэн чи Ева тэмцээн өнгөртөл гэж юу гэсэн чи Жэйдэн тийм ээ би ингэ туслах гэж байгаа штэ чамд гэл тэгсэн чинь Ева үүнийг ердөө цаг нь буруу таарсан асуудал метр авч үзээд байгаа мó гэл уцаа таслалж шийдчихнэ. Тэгэл хөрхэд та Жэйдэн Ева би тэгж хэлээгүй штэ гэсэн чигсэн ингээд уцаа нэмсэн шийдсэн. Тэгээд гэсэн чинь нөгөө маргаашийн яг ингээд бэлтгэл болоод юу яаж байгаамаа бэлтгэл болж байгаа нь тэгсэн чинь багш нь одоо яртад нь ядарч байна гэж бодож байгаа бол ингээд эхнээс нь тайд явъя бэлэн гэл 5 6 7 8 гэл тэгсэн чинь манай Ева ингээд яг ингээд монстер унж агаад тэгээд ингээд дотор нь мухаараад бүүлжихгүй эвгүй байдал гарганаа. Тэгсэн чинь багш Ева гэл ингээд ардаас нойрлол тэгээд Ева нойлын өрөндөөгүйгээл ороод бөөлжөөд тэгээд ингээд усаа татаад байжсэн чинь гаднаас нь
Шона бас нэг охинтой орж ирчихэл дасгалжуулагч пирамидын байрладаг солих болов гэл хоорондоо ярьж ин гэсэн чинь нөгөөдг нь солих байхаа. Эва энэ 7 хоногт нэг л биш байна гэсэн чинь бас дээд талд өргөгдөх хүний хувьд арай л хүнд болоод байх шиг байна гэл ингээл хоорондоо яриад тэгсэн чинь чи хэллээ шүү би биш гэл тэгснэ амар хоорондоо инээлдэл тэгснэ надад идэг тэр удахгүй орой дээр гарахаа болно гэл ярьж гинэ. Тэгэл тэгсэн чинь манай Эвач гараад яг суугаад найз нь ч гэсэн хөөх өдөө бас ингээл хөөрхөн юм яриад илүүдэр болсон юм шиг харагдаж байна. Жигээ 0 ороод гараад ирсэн чинь гэсэн маягаар ярьсан чинь Шона шууд ингээд тэр хоёр дээр очиж байгаа нь гэснээ илүүдэр болох байсан юм аа. Гэхдээ ингээд пирамидын үед миний нуруу хугарах шахдаг гэдгийг чи мэдхүү гэлтсэн чинь магадгүй чи тэр шоколадтайгаа баяртай гэж хэлэх хэрэгтэй. Чи ингээд давьяас энэ төр идэх хэрэгтэй гэд хэлж ийн гэсэн чинь найз нь Шона байлчих гэлтсэн чинь Шона би зүгээр л бүгдийг бодож байгаа юм хэлж штий гэл тэгжийн дасгалжуулагч орж байл. За шинэ дүрмд хувцснууд ирлээ гэсэн чинь бус охтууд нь ямар хөөрх юм бэ гэлтсэн чинь дасгалжуулагчаа Ева дасгалжуулагчаа энэ чинь өнгөрсөн жилийнхээс жижигхэн биш үсттэй гэдгсэн чинь үгүй ижил хэмжээтэй өнгөрсөн жилих зүгээр л жоохон илэгчихсэн байсан гэсэн байна. Тэгсэн чинь Шона ахлагчаа гизээ татчул дээр хаа гэд урд нь хэлчээд яваад өгдөгөө. За тэгээд манай Ева өрөөнөөсөө гараад яг ингээд сургуулиасаа гараад явжсэн чинь Жэйдэнтэй таарнаа. Жэйдэн Ева чи яагаад намайг ингээд үл тоогоод байгаа юм бэ гэдгсэн чи Ева учир нь чамайг харах болгондоо ойлгомоор санагдаад байна. Уушлаараа би одоо маш олон зүйлсээс болж сэтгэл санаагаар унаад байна гэд хэлж байна. Баталгаажуулахын тулд дахин шинжилгээ өгсөн гэж тестээ ингээд цохиулгаж гарч ирээд харуулчаад буцаад талт хийж байгаа юм гэснээ юу ч болсон бид хамтдаа шийднэ гэж тэгсэн чинь Жэйдэн Ева би үнэнээ хэлье. Би үүнийг хийж чадахгүй. Би бэлэн биш байна гэснээ магадгүй чи үүнийг цаашаа сайд нь ингээд сунжруулахгүй байвал сайн байна. Дээр байна гэсэн утгатай хэлж байна. Тэгээл тэгсэн чинь ингээд энэ хоёр уулзчаад яваад гэж тэгсэн чинь хамгийн амар нь Шона тэрийг нь сонсоод зогсож исэн байж таардаг. За тэгээд ингээд манай Ева дахиад 0 дотор ингээд бүүлжэл байжсэн чинь гаднаас бас нөгөө Шона чин ингээд тэр хөлнийхээ сүүдэр одоо хүний сүүдэр ингээд 0 хажуугаар гарахаар юм дэгдэг штэ. Тэгсэн чи Ева тэрийг нь олж харчаад амар хурдан сандраад усаа татчаад ингээд гараад явж байгаамаа. Тэгээд тэгсэн чи гарахтаа ингээд бүх юма цөмхлөл гараад тэгсэн чинь тэр үед нь Шона ингээд нуугдсан байж таарад. Тэгээд Ева ингээд хараагүй юм байна гэж бодоод явлаа. Тэгээд хувцсныхаа шүүгэн дээр очиод усаа угаад зогсож ирсэн чинь Шона ирж байгаа. Шона ирчээд чи нэг нууц садгалж байгааг би мэднэ гэлсэн чинь Ева ямар нууц гэсэн чинь Шона би чамайг мэднэ Ева. Хэрв дасгалжуулагчд хэлүүлэхийг хүсэхгүй байгаа бол энэ тэмцээний өмнө намайг ахлагч болго гэсэн. Ева тэгэл Ева юм дуурахгүй байж байгаа байхгүй юу? За тэгээ орой гэртээ очиод Ева мессежээр найз залуу руугаа чат мессеж бичнэ. Одоо яагаад чи намайг ингэж үл тоогоод байгаа юм бэ? Хариу өгөөч гоё Жэйдэн гэж бичиж байгаа. Тэгсэн чинь Жэйдэн уушлаараа би бодож байсан юм аа. Тэгээд л гэж биччихжсэн чинь Жэйдний хаалгыг нээж нь тогшоод тэгээд над юм туслаад өгөөч гэд тэгжин гэсэн чинь Жэйдэн за одоо очлоо хийжээ гэд мессежээ явуулж чадахгүйгээр бус явчихдаг аа. За тэгэл хүрхэд ээж нь уцаар талхад ороод ирсэн Евагийн тэгэл нулимс цэлгэнэл ээж нь сайн хонгор минь өнөө орой дахиад оройцны Дианагийн ээлжинд ингээд орлож ажиллахаар болчлоо. Хоол идсэн үү гэсэн чинь Ева толгоохоо тагсан. Тэгсэн чинь ээж нь анзаараад чи зүгээр үнийг сонио харагдаад байна. Бэлтгэл дээр чи ямар нэгэн зүйл болсон юм уу гэсэн чи Ева үгүй зүгээр л их ядарчсан байна. Бүсийн тэмцээн ойртохоор дасгалжуулагч уламж хангардаг штэ гэдгсэн чи ээж нь амар хөрхэн зөвлөгөө өгч байгаа байхгүй юу? Сонстой хонгор минь чи бол миний мэдх хамгийн хүчтэй хүн. Гэхдээ хүчтэй байна гэдэг нь бүх зүйлийг ганцаараа үүрнэ гэсэн үг биш шүү. Би чамд маш их хайртай гэсэн чи яваач гэсэн. I love you гэл би ч гэсэн танд хайртай гэл хэлж байна. За тэгсэн чи маргаашнд болоод багш нь дахиад 3 4 5 6 7 8 за хангалттай Ева над тэр хүрээдрээ гэсэн чи Евагийн угаасаа ингээл хөдөлгөөн жоох удаашраал
жоохон тийм байгаа нь харагдаад байгаа хгүй бие барьсан тиймэрхүү жоохон алдаа гаргаал ирж мэрж явахдаа нэг найзынхаа ингээл хөл юм уу ингээд дэлсэх ч юм уу жоохон тиймэрхүү алдаа гаргаад идэг. Тэгээ багш нь тэрийг анзаараад Ива наашаа хүрээтрээ гэж дуудаж ин л та. Тэгээд чамд юу болоод байгаа юм бэ гэд асуусан чинь юу ч болоогүй гэсэн чинь Шона хажуугаас нэрээд чи үнэхээр тасгалжуулагч худлаа хэлэх гэж байгаа юм уу гэсэн чинь чин нэмэгдээд байгаа угаалгын өрөөнд бөөлжүүд байгаа. Энэ бол үннийг хэлэх сүүлчийн боломж шүү Ива гэлтгсэн чи Ива за яах вэ би гэдгсэн чинь чи ингээд тиймэрхүү эцнээ бөөлж гаргадаг өвч жоохон тиймэрхүү юмтай эцтэй тийм эцтэй гэлтгсэн чи найз нь Шона чи үнэхээр худалч юм аа гэж бахирч байна. Гэсэн чи Шона чи идэхийг хянж чаддгүй болохоор бүгдийг нь бөөлж гаргадаг гэлтгсэн чи Ива үгүй би тийм биш гэсэн чи багш нь Шона энэ чиний хэрэг биш ээ чи байранд орч гэлсэн чи хэрвээ тэгэд багш нь хэрвээ ямар нэгэн зүйл болж байгаа бол яг одоо ингээд надад мэдэгдэх хэрэгтэй гэсэн чи бүсийн тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө ахлагчаа нууж унахыг би ингээд хараад сууж чадахгүй гэсэн чи Ива би зүгээрээ сүүлийн үед сайн унтааг болохоор баг зэрэг толгой эргээд байна гэж байна. Багш нь тэгвэл сайн унтаа сайн усаа өө гэж байна. Учир нь яг одоо чи энэ багийг яг миний ингээ хүсэж байгаа шиг удирдаад аваад явж чадахгүй наа гэд багш нь хэлж байна. Тэгэл гэсэн чинь Ива ингээд гарч явж байхдаа Джейдний юу гэж хэлсэн ингээд ээж нь юу гэж хэлсэн тэгээд Шона юу гэж хэлсэн энэ ихтэй бүгдийг нь бодоод зогсож исэн чинь яг хажуу өрөөнд нь яг ингээд ахлагч чинь ингээд амар өөрийг нь хүнтэй яриад ингээд амар сайнаар яриад сууж байгааг нь хараад тэгээд Жона жоохон ч сурам авдаг аа. За тэгээд дараагийн яг тэмцээн болох өдөр ирж байна. Тэгээд дасгалжуулагч нь за энэ мөч ирлээ. Та нар хитрхи их хөдөлмөрлсөн тийм болохоор ингээд энэ талбай дээр л ингээд бүх хүчээ дайшлаад гаргаад тэгэл болоо гэсэн утгатай хэлсэн чинь яг үзэл бүр эхэлж байгаа. Тэгээд үзэл бүр эхлээд үнэхээр сайхан болол яваал яг дуусах мөчтөр Ива ухаан алдаад унцдаг. Ухаан алдаад гэж тэр дээр та нар бичлэг эхлэхийн өмнө харсан шүү дээ. Тэр дээрээс ингэ унцдаг. Тэгэл имлэгт Ива ухаан ороод хичээл уучлаарай. Би бүх юм сүтгэжлээ гэсэн чинь нүгүй чи юу ч зүтгээгүй гэл дасгалжуулагч нь бас би чамайг зүгээр байгаа гэдэгт баяртай байна гэсэн чи Ива би та нарт нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Би үнэхээр үннээ хэлээгүй гэлтгсэн чинь ээж нь хонгор минь чи жоохон одоохондоо жоохон амарчхаа гэж хэлсэн чинь соёлогч нь сайн мэдээ байна хүүхэд зүгээр ээ гэд ороод ирдэг. Тэр үед ээж нь гайхаад ямар хүүхэд гэд асуусан чинь Ива би таны адил харамслаар дүүрэн хүн болчих вэ гэж айсан гэд хэлж байна. Ээж нь чамайг чи ингээд намайг чамайг төрүүлсэнтэй харамсдаг гэж боддог юм уу гэсэн чи үгүй гэсэн чи чи миний амьдралыг шүүдгээгүй харин надад амьдрал өгсөн гэсэн чи хизээш надад алдаа байгаагүй чи бол миний амьдрал тохиолцог хамгийн сайхан зүйлүүдийн нэг ээ би чамд хүргэлж юу гэж хэлдэг вүлээ гэсэн чи би хүчтэй охин гэж байна бас гэсэн чи хүчтэй байна гэдэг нь бүхний ганцаараа үүрнэ гэсэн үг биш гэлдэг чинь чамд хайртай хүмүүс зөндөө бий гэд би алхан бүрт чиний хажууд байна гэсэн чи дасгалжуулагч нь би ч бас гэсэн чи найз нь бид бүгдээрээ байна гэсэн чинь Ива харин Джейд нь тэр намайг орхиод явцсан гэж Джейд өрөөнд орж ирээд гэсэн чинь ээж нь за бид ингээд хоёрыг үлдээгээд гарыг та гэд хэлж гин тэгээд ингээд тэр гурав гарсан тэгсэн чинь гадаа нь Шона хүлээг зогсож идэг багш нь очил Шонотаа ярилцж гин тэгсэн чинь Шона ингэж би түүнийг жирэмсэн гэдгийг мдээгүй гэсэн чи бот дасгалжуулагч нь мэдсэн ч бай мдээгүй ч бай энэ чиний хэрэг биш байсан чи оролцох хэрэггүй байсан гэсэн чинь миний хувьд чи багаас хасагдсан гэл шууд хэлцлээ. Тэгээл ингээл тэр хоёрын харилцаа дуусаад өрөөнд дотор харин манай Джейд болон Ива ярилцж байна. Джейд орж тэл би айд байсан. Би үүнийг хийж чадна гэж бодоогүй. Гэхдээ би шийдсэн. Би явахгүй. Би яаж эзэх болохоо мэдэхгүй байсан. Гэхдээ чиний хэлсэн шиг бид хамтдаа учрыг нь олноо. Хэрвээ чи зөвшөөрвөл надтай хамт явах уу? Энэ замыг туулах уу гэж асуухасаар энэ драма төгсөж байна. Тэгээд дараагийн ер нь тэм жижигхэн драмуудыг
ингээд би оруулаад явах болноо. Надад ингээд урмын үг доор бичээрэй. Тэгээ лайка дараад subscribe дараарай. Баярлалаа. I like me better when I'm with you.